Dol aro. You dig was ang tall. You. Yeah. Dig was ang tall. За юу айн сонсогчдоо үзэгчдээ нийгмээс ангид подкастын шинэ дугаар дахин ирлээ. Өнөөдөр Билли сууж ийн, Менза байна, Милан байна. Тэгээд өнөөдрийн зочноор бөгөөд цаашдын бас манай багийн гишүүн болж байгаа TJ. За юу айн TJ-гээс эхлээд одоо жоохон гурлаа юм асууя. Тий. За нам 50-да тэгэл Чикагод одоо нүүж ирээд 7 он чинь. Тэгээд тэгэл 50 байж л энэ. Хаанаас нүүж ирлээ? Тэг би Арканзас гээд Америк яг өмнөд хэсэгт байдаг мужаас ирсэн яг. Техасын яг хойнодаг муж. Дөрөв хэлж штэ илүү халуун газараас ирсэн болохоор тий. Тэг ер нь бол нэлээд халдсан шүү. Нэлээд баг 35 6 бол байнгын асуудал шүү дээ өдөр. Дунд чинь гэсэн үг шүү дээ. Дунд чинь 100-аа бол тий. Тэгэхээр халуун байна. Тэг бүр нэг юм хавхар өнгөтэй юм скелет гэдэг юм махцах шаарддаг юм гадаа ингэж байлгаж жагаад. Тэгээд нэг 3 4 цагийн дараа гаргаад мах шитгэхээр ингээд махан шарагдаад эхэлж байна. Тийм амар халдаг бодлоо. Амар халуун байд. Нэг юу лээ өндгийг наранд бараг шарна гэдэг шиг юм болоод. Тэрийг бол тэгэж тий. Яа гэх нэг хар төмөр болохоор амар юу дулаан энерги авч байгаа тий. Тэгээд болдгол юм байлээ. Яг нэг хайруулын тавган дээрээ ингээд жоохон тусаагаад цонхороо ингээ гаргаад тавьчихсан тий. Тэгэл яг ингээл гараа ингэж ойртуулж хадж нөгөө үзэж байгаа хуушураач. Зөв 45 гэсэн үү? 35 тий. 35. Тий дунд чинь тэгээд тэгээд ер нь бол 42 моёр бол харж ийсэн. Тэр байдал үнэхээр нөгөө нохоо гаслам халуу гэдэг чинь болдог юм байлаа. Өөрөө тэгвэл баг гөрвөл үү? Тийм хувирцсан байдаг тий. Тэгээд тэнд 7 жил амьдэрсэн. Тэгээд сая өнгөрсөн 12 сард сургуулаа төгсөөд. Тэгээд ажилд ороод хотын бар харж ин да. Сая 7 жил Америк ер нь бол хөдөө газраар амьдарч байгаа да. Тэгээд их хотод нүүж орж ирлээ. Сэтгэл ямар байна? Сэтгэл бол өндөр байна. Тэгээ олон монголчууд ихтэй болохоор Монгол хоол моолны газар тий. Шууд ирээл маргааш нь өглөө шууд Монгол хоолны газар очивол Монгол хоол идмээр байгаа юм чи тий. Тэгээ тэнд бол тийм байхгүй учраас тэгээд сансан байлээ. Зөв. Гэтэ өмнө нь л зөндөө ирж ирсэн шүү дээ. Хэд ирсэн шүү дээ. Би ер нь өнгөрсөн жил 7 сард анх ирээл тэрнээс өш 5 6 удаа ирсэн шүү дээ. Тэгээ янз зорилгоор. Наашигаа нэг гүйдэлтэй болцсон тий. Тэр нь бол гүйдэлтэй болцсон. Яг өнгөрсөн жил 7 сард ирээл хэдүүлээ анх танилцаал. Тэгэл гүйдэлтэй болсон шүү дээ. Тий. За юугаар төгссөн бэлээ одоо хаана ажиллаж байгаа вэ? Шууд газ товчхон асуулт байна ч тий. Тэр нь би юугаар 2 мэрэгчлэлээр давхар сурсан. Нэг нь санхүү, нөгөөх нь мэдээллийн системийн менежмент гэдэг. Тэгээд тэрийгээр давхар нийлээд 5 жил хагас ер нь бол сурсан. Тэгээд одоо болохоор нэг IT-ийн компанид юу гэдэг application developer гэдэг ролоор ажиллаж байгаа. Тэгээд ямар хөө төрлийн аппликейшнүүд дээр ажиллах вэ? Ер нь бол яг application developer гэхээр хүмүүс болохоор нэг mobile нэг гар утасны application ч юм уу computer application ингээл хөгжүүлээд байгуулдаг гэж боддог. Яг тийм бол амар бол биш шүү дээ. Тэд нар болохоор бүр software developer гэх бүр өөрчлөж цаашаа болчдөг. Би болохоор энэ бол системийн одоо аль хэдийн одоо том компаниудын одоо санхүүгээ ч юм уу хүний нөөцөө хариуцдаг энэ системүүдийн хоорондох янз янзын системийн хоорондох холболтыг хийдэг. Тэгээ integration гэдэг нэг юмнууд хийдэг. Бэлэн болсон аппликейшн одоо бүтээгдэхүүнүүд ирээ дараагийн шатны юм хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Тий, бэлэн болсон юмнуудыг хооронд нь яриулаад тэгээ тэр дундуур нөгөө security тэ дата компани чухал дата авчдаг болохоор security тэгэл нөгөө процессор бүгдийг гаргаад энэ дата ингэж явна гэл дунд нь нөгөө жоохон автоматжуулалт явуулаа юм л та тий. Өмнө дандаа гараараа copy paste ч юм уу эсвэл spreadsheet хийдэг байсан бол одоо шууд хооронд нь яриулдаг болох л тий. Яриулдаг. Тий. Ер нь бол тиймэрхүү талаас ажиллаж байгаа. Ер нь бол тэр ажиллаж байгаа компани чинь салбар нь одоо Чикагод эсвэл төвн байдаг лөө?
Тэг төв нь үдий. Одоо миний ажиллаж байгаа компани болохоор ер нь бол нэг ойролцоогоор 2500-аад хүнтэй. Тэгээд Шикагод яг төв салбартайгаа, тэгээд доош Арканзас нэг салбар, Америкт нэг өөр 3 салбартай. Тэгээд Герман, Англи, Энэтхэг, Сингапурт нэг жижиг офстэй нэг 3-4 улстай нэг тийм компаниуд. Ер нь бол жоохон юу талаасаа том компаниудын дата database эсвэл data center эдэр талаасаа хойтлаас нь ажилтдаг болохоор нэг хүмүүс мэддэггүй. Тэгэхээр ер нь бол тийм байд. Тийм л ахaltaа тий. Яг одоо юу гэх юм массын донд гэх юм уу одоо хэрэглэгчид нэх мэдээд идэг биш. Тий яг уу тий манай хэрэглэгчд болохоор нөгөө юу одоо consumer биш тий бизнесүүд болохоор бизнесүүд болохоор яг бид мэддэггүй тий. Тэгээд тийм учраас бас нөгөө энэ одоо ковид гэдэг одоо энэ амар эдийн засгийн жоохон хүнд нөхцөл гарлаарсан. Тэгэхэд ер нь бол бас арай гайгүй яваад харьцангуй тэгэж харагдаад байгаа тий. Бусад салбарыг бодвол гэж юу? Тий ер нь бол тий яг тэгэхээр манай үйлчлүүлэгч нар ер нь бол ихэнх нь одоо санхүү ч юм уу эсвэл эрүүл мэндийн байгууллага тий эсвэл дандаа онлайнаар юм хийдэг тийм хүмүүс үйл ажиллагаа доголдохгүйгээр явах боломжтой байсан тий. Ер нь бол тий. Nice. Одоо тэгтээ угаас бас гэрээсээ л ажиллаж байгаа сте. Тэгээ одоо бол гэрээсээ 3 сарын дундаас л гэрээсээ ажилласан. Тэгэл гэрээсээ л ажилласаар л байгаа тий. Сонирхол. Ямар айн гэрээсээ ажиллах юм? Яг уу тэгээд нэг бодлын зүгээр ч юм шиг. Нэг бодлын бас гадаа гарч ухаантай юм ярих чинь бас хүний тархинд нэг жоохон тий цэник өгдөг юм шиг санагддаг тий. Тэгэхгүй тэгэл босоод яг тэр өрөө тэр яг тийм дөрөв хан дотроо бүх юм ингээд өдөр хоног өргөжлөөд байгаа болохоор сүүлдээ ингээд хоног моног бол алдтай юм байлээ шүү. Тийм бах тий бас өдөр хоногийн зөрүү байхгүй болдог ч юм уу тий. Тэг тийм байлээ. Гэтэ яах тий. Би бол мэдээж хэрэг битүүхэндээ л атаахж байгаа. Яг гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс та. Тий. Хүн болгон л тгээгүй хүн болгол тэгж байгаа хэрэг та. Тэгсэн чинь өнөө өглөө бас санаандгүй нэг эмхтэй тэгж яг ярьж таарсан хэрэг. Гэрээсээ ажиллаж байгаа бол одоо та нар бити ингээ комплейнтэд олон юм яридээ. Цалингаа бүр бүтэн авж ин гэрээсээ ажиллаж ин ширээн дээр чи хоол энэ юу яриа зовлон тоочод байгаа юм. Гэхдээ тэр бол тий би бол тэн дээр би чамд гисэн гээгүй шүү зүгээр. Гөө нэ яа. Тэр бол тий өөрөө үнэхээр одоо юу гэх юм те амар appreciative байгаа те. Тэрэнд амар талархалтай байгаа. Тий. Гэтэ хамаагүй flexible болчих жоох те. Ганц бие хүний хувьд бол гэрээсээ ажиллах юм бол бүр өстой жинхэнэ өөрийн зоргоороо бараг ажиллана сте. Дедлайнуудаа тааруулсан байхад бол тий дедлайнуудаа тааруулсан. Тэр нь бол зүгээр санагдав. Гэтэ яг би болохоор өөрөө яг хувийнхаа хувьд болохоор нөгөө олон хүмүүстэй наачиж жоохон extrovert хүн гэдэг шүү дээ. Тийм болохоор олон хүнтэй харьцаж илүү энергитэй болж тэгж явдаг болохоор тэгж бүгэх талдаа. Тий бүгэхээр жоохон одоо юу гэдэг жоохон юм уу жоохон productivity багасдаг ч юм уу те тиймэрхүү болт юм бэл. Бас хүний сэтгэл зүйн онцлог байгаа даа тий те. Гэхдээ тэр чинь ажиллахад гоё явахгүй те гэрээсээ. Би яг түрүү яг энэ гол бодчихлоо. Яг энэ гоё ямар санагдаад. За айгүй ярих. Тэгсэн чинь яг одоо тэгтээ сая карантины үеэр чинь сая манайхан ажилгүй болоод баларлаа шүү. Тэгэл яг бүгд гэртээ байгаад ямар ч цалин авахгүй тий. Тэгээ яг нөгөө яг ингээд Америк компани ажиллаж байгаа улсууд чинь бас боломжтой гоё байгаа байхгүй тий. Гэрээсээ ажиллах ингээд боломжтой мөнгө төрөг олж би дижитал айгүй атаарчлаа шах тий. Тэгж тэгээд одоо ч гэсэн бас ажлын хомсдол айгүй их байгаа юм байлаа гадар. Тэгэхээр энэ талаас жоохон эмзэг сэтгэв надад санагдсан шүү дээ ер нь. Тэр ч яах. За тэгээд өөр юу вэ? Тийч одоо тэгээд одоо ер нь нэг ер нь IT чиглэлтэй ер нь юм хийж байгаа юм байна шүү дээ. Одоо нэг вебсайт одоо хийж дуусчаа гэстэй нэрэ сонноос бас тий би студио доллар би вебсайтыг хийгээд дуусгасан байсан. Тэгээ одоо яг нэг 7 хоногийн юунд байгаа under construction. Тэгэхээр янз янзын юмнууд нэмэх юмнууд янзлах юмнууд байгаа тийм. Тэгтээ тэр жоохон удахгүй яаж өчгөө одоо сайтын ер нь бол тий сайтыг бол олон төрлөөр бичиж болдог. Би болохоор одоо WordPress гэдэг юу гэдэг л та аппликейшн өөрөөр домен дээр суулгачдаг. Тэр нь болохоор ер нь бол contact management system гэдэг. Одоо ер нь бол дотор нь байгаа одоо датануудаа ингэж зөөж мөхөд ер нь айгүй амар болгочдөг. Тэрнээс ч бол яг нөгөө код бичээл вебсайтыг эхлүүлж болно л та. Гэхдээ яг
тэгэж код мод Тэгж бичиж махчилж яхаар тэгэж махчлаад зүгээр л аль болох ингээл хурдан easy тий. яг гэс одоо бол Тэгээд ялангуяа одоогийн нөхцөлд бол бүх юм гэс юмнууд нь хурд гараад ирсэн. Тэр бас Wix гэдэг юм бас Wix бол бас тийм сайтууд нэлээд байдаг те ер нь. Тэр болохоор бүх юм айгу зүгээр юу чинь одоо зүгээр бүх мөнгө төлөөл тэрэн дээр өөрөө дизайнал гаргадаг байхгүй тий. Тэгээд одоо дизайн ч гэсэн бараг дизайн Wix-ийн юмнууд ч бас арай байгаа. жоохон үнэтэй санагдсан надад. Тий сарын WordPress бол арай гайгүй юм шиг. WordPress болохоор арай хямдхан байдаг. Гэхдээ WordPress болохоор арай одоо жоохон доогуур юу гэх юм тим биелэлчсэн биш. Жоохон биелийн юмнууд гэхдээ бас арай жоохон техник юмнууд бас ганц өөр орж ирээд байдаг те. Тийм байдаг тийм. Гэхдээ яг вебсайт дээр одоо дээшээгээ одоо хөгжүүлж сонирхож байгаа хүмүүс бол уг нь бол ирээдүйд бол айгуус хэрэгтэй мэрэгжил болж хувирч байгаа л гэж бодоод байна л те. Тэгээд тийм 10 жилийн хүүхдүүд байвала. Компьютер форматлах уу? Компьютер форматлах чадах шүү. Гэхдээ би бас нэг 10 жил байхдаа бас өөрөө ерөөсө компьютерт IT орно гэж хизээш бодож байгаагүй. би яг эсэргээрээ яг компьютер форматлаад өгөөч ахын дөө гэдэг тэр дүүнээс шүү дээ. Би ерөөсө тийм байсан. Тэгэл энд ирээл сурж явах явцдаа тэгэл ер нь тэр чиглэл рүү явах юм бол энд одоо яг одоо Америк компанид Америкуудад өрсөлдөж ороход бол арай илүү боломж нь гарч ирт юм байна гэж тэр талаасаа сурч эхэлсэн л дээ. Тэгэл тэр дундаасаа сонирхлоо болол зүгээр юм байна те. Чи сонирхолч яг тэгээд яг юу юм? Яг энэ дотроо бол ер нь бол би одоо хийж байгаа ажлаас чинь гадна бас нэг юм байгаа шүү дээ тий. Ер нь бол би тий вебсайт дизайн тиймэрхүү талдаа тэгээд одоо энэ жоохон одоо юугаар онлайнаар те жоо social media marketing талдаа бас жоохон сонирхолтой байгаа те. Зүг. Тэгээ форматлт юм уу компьютер? Тийм амар дээ. Компьютерыг бол форматлна. Гэтэ юу гэсэн үг вэ? Эхлээд тэгэхээр зөвхөн санхүүгийн чиглэлээр сурж байгаа сүүлд нь сонирхоод давхар мэрэгчлэлтэй болсон гэсэн үг эсвэл Тэгээ эхлээ би нэг коллеж сурч нэг associate гэдэг нэг degree яваад юу гэдэг коллеж нэг юу диплом шиг юм. Тэгээд болохоор санхүүгээр шиг юм уу? Тий. Тэгээд санхүүгаар сурж агаад төгөөд ирэхээр нөгөө юу дадлага гэдэг хайж эхлэхэд internship хайж эхэлдэг. Дайж гисэн ч ерөөсөө олдохгүй. Тэгээд айгүй олон Америкууд одоо санхүүгаар бас төгсдөг. Тийм болохоор тэд нар бол ер нь бол Америкуудаа л илүү төрүүлж тий сонгонд яг адилхан одоо юутай бол тэгэл за ер нь жоохон техник талдаа сонирхолтой мэрэгжилж эхлэх юм бол илүү боломж илүү гарч ирэх юм байна гэл. Тэгэл одоо энэ ер нь бол Америкт байдаг IT-ийн компаниуд зөндөө болон гадны хүмүүс яваад байдаг байхгүй. Инэтхэг хятад. Тийм. Тэр нь бол ер нь бол жоохон тийм учиртай. Тийм учиртай яа. Яг нөгөө нэг бодлого хариуцсан талаасаа биш яг зүгээр яг техникэл яг тэр одоо юу гэх юм те гүйцэтгэлүүдийг зүгээр л яг энэ компьютер одоо калькулятор шиг ажиллаж байгаа хүмүүс нь яг харахад нэтгэхгүй ч юм уу хятад их байгаад шиг байдаг шүү дээ. Одоо софтвер хөгжүүлэх юм уу одоо тийм ажиллаж хүмүүс. Бас хүмүүсийн нэг өөр ойлгохдаг юм нь болохоор нөгөө IT гэхээр бүр амар хэцүү хүн юм гээл ойлгоод байдагтай ингээл баахан код хичээл пүр пар гэл нэг тэгэж бодоод хүмүүс би чадахгүй байх гэж би бас анх тэгэж бодож IT сонирхдаггүй байсан байхгүй юу. Би зүгээр нэг санхүү ийшээ явчих гэж боддоос. Тэгэл оролдоод үтсэн чинь нэг тийм дотор айгүй өөр сонирхолтой юм байдаг юм байлаа тий. Заавал тэгж код хичээд байхгүй тий. Нэг одоо нэг dark web гэж үүд штэ. Тэрний талаар мэдэх үү? Би тэрний талаар мэдэхгүй. Би ер нь бодож үзчихсэн. Гэхдээ ер нь бол тэгэл тийш мишээ ороход ер нь бол айгүй одоо асуудалтай гэх юм уу те зөндөө олон одоо яг нэг нөгөө бол одоо том одоо интернет провайдерууд шүү дээ бид интернет өгч байгаа. Энэ хүмүүс чи бүгднгийн бүх юма хянж менж байгаа те. Тийм болохоор бүр өөрөө тэр мөрнөөсөө нууцаар тэгэж ингээл тохирхоо хийж dark web руу тэгэж мэгжиж л орно. Тийм болохоор надад болохоор нэг dark web руу ороод нэг авч гисэн бодол юуч баах юм те надад байдгүй болохоор заа тэгэл явж идэг.
Гэхдээ яг тиймэрхүү юм дотор сонирхолтой санагдаж тэрнгээр бас байсан. зарагддаг гэсэн тест. Тий, биткойн тийм байсан тий. Одоо болохоор яг уу Гэхдээ яг уу тэр болохоор нөгөө биткойн би нөгөө явуулж нөгөө маш хурдтайгаар тэгээд ер нь бол яг хаана их юм баригдахгүй гэсэн талдаас л явдаг байхгүй тий. Тэрнээс шул яг биткойн гэдэг юм болохоор нөгөө хүмүүс бас буруугаар ойлгох гэдэг. Ер нь бол жоохон зүгээр л одоо технологиг нь ойлгоогүй яг 2017 8 оны үед нөгөө жоохон хүмүүс яригадаад дээшээгээ өсөөд бага хүмүүс мөнгө игээд алдсан ч юм уу тий. Тэрнээс болоо хүмүүс наач зүгээр л мөнгө алдна бити юу гэл яг би болохоор нөгөө зүгээр сонирхоо технологийн хойдолд нь юу болдгийг сонирхож үзсэн бол үнэхээр хэрэгтэй юм бол байд юм бэлээ. Одоо ялангуяа зөндөө олон юмнууд одоо сонгуул монгол ихэд онлайнаар сонгуул хийхэд бол тэр технологиг ашиглах юм бол амар full proof айгу зүгээр юм яадаг байхгүй тий. Өөрийгөө бас дутдаг гэдэг. Яг уу биткойныг амраар хэлэх юм бол ер нь бол нэг сүлжээ байгаа штэ том. Тэр том сүлжээний дотор байгаа орсон одоо компьютер болгон тий. Одоо тэр сүлжээнд орохын тулд тэр одоо 0-оос нь эхэлсэн одоо transaction ч юм одоо бүртгэлүүд яваад байгаа штэ. Тэднийг бүгдийг аваад тэр сүлжээний нэг хэсэг болдог байхгүй юу. Тэгэхээр одоо болохоор бид нэр одоо интернетээр Google-с юм хайлаа штэ. Тэгэх юм бол бидний явуулсан мессеж Google-ийн дата сан руу очоод тэр дотор байгаа юмыг буцаж наашаа гаргаж ирнэ штэ тий. Тэгэхээр Google-ийн дата саны юутай одоо security-г нэвдээд орцсон хүн эсвэл тэд нар дотроосоо тэр датаг эзэн болж эхэлж байгаа байхгүй тий. Яг хуу блокчейн гэдэг биткойны хойдлын технологиор явах юм бол тэр одоо сүлжээнд орсон хүн болгон тэр датаны нэг хувийн хэсэгтэй болно гэсэн. Тийм болохоор одоо өөр хүн дата янзлах юм бол нөгөө хэдэн сүлжээ нь наад чинь чинийх буруу байна. Биднийх чинийхээс зөрж чинь гэж нэг тиймэрхүү security талтай ажилладаг. Харин би тэр нөгөө нэг биткойныг ч болохоор би яг гэж зах зөвөр currency юм байна зөвөр нөгөө нэг одоо юу гэдэг нь төгрөгөл юм байна л да. Ерөөсөө тэгээ онлайн хэлбэр гэж ойлгосон байхгүй. Тэгээд яг хамгийн хэрэгтэй юм нь болохоор нөгөө нэг юу байхгүй. Одоо яг нөгөө одоо яг инфляцийн дээр гэл нөгөө нэг төгрөгийн ханш маш ингээл ундаг штэ тий. Тэг унгууд чи яг тэрийг ерөөхдөө одоо юу гэдэг юм байна л да. Математикийн ингээд дөрвөн мөрөнгөөр ингээд дээш нь болгоод идэм байна л да. Тэгээд тэнгууд биткойн дээр болохоор яг их боломж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө нөгөө хамгийн найдвартай нөгөө value-га алдах нь гайгүй currency гэж уншижсэн байхгүй. Тэгээ би яг тэр талаараа бол яг зүгээр юм байна да. Тэг яг наас чинь болохоор нөгөө эдийн засгийн юм ороод ирж байна л да. Одоо шинэ харах юм бол Америкийн доллар ингээд байж байгаад одоо Америкийн долларыг хүн болго ингэж хэрэгцээнд хэрэгэлдэг ч гэсэн нэг хүн удирдах байгаа өстэй тий тэр юмыг Америк ингээд сая гэхэд ингээд 2.2 триллион доллар ингээд зүгээр гулсуулаад гаргаад ирж принтерлэл гараад ирж байгаа байхгүй тий тэгэхэд чинь тэгээд цаашаага ингээ явахаар чинь тэр чинь утгаа тий долларын ханш унж эхэлж байгаа утгаалж эхэлж байгаа байхгүй тий. За улс төр яах вэ гэж шууд одоо ингээл тааш улс төр орно шүү. Наан шууд барьж авлаа шүү гэж. Манай учраас олон аялж исэн те яг надтай харьцуулбал айгүй олон аялж исэн. Би ихтэй баг аялж байгааг л те гэж. Тий. Энтгэгт нэг жил амьдарч исэн. Энтгийнхин техник сонсох яриач. Тий яг би болохоор яг 10 онд их сургууль төгсчөө тэгээд 2 жил шүтист сурсан юм аа. Тэгээд тэр үед нэг ягаад чинь сурмааргүй санагдаа тэр үед нэг PC аяг их тоглолдог. Professional gamer болно гээл те. Мэргэжлийн gamer болох гол их үзэж тараал тэгэл бараагүй боливэлээ гээл. Тэгээд одоо тэгтээ e-sport Монголд аяг хөгжөөд гоё болцсон байлаа те. Тэр үнэхээр гоё санагдсан. Чи яах гэж хайж байгаа? Харин чи өнөөдөр болоогүй бол одоо өнөөдөр хаана баха? Бэвэр те. Бүр сэтгэлээр унгацаа гэдэг нь тэр нөгөөх нь за бэлээ буцаад бас тижигийн бас мэрэгжлийн онцыг юу онцлогдлаас нь бас нэлээ юмнууд ярьлаа тий. Ахаа тэгээд энтиг яалаа. Тий. Энтигт ч одоо бас нэг IT гэх юм айгүй өчтэй юм шүү тий Монголоос. Тий энтигтэй. Ер нь бол энтиг IT гараа үнэхээр сайжирч байгаа. Тэгээд хамгийн гол нь энтгэхт ер нь бол хүмүүс нь англи хэлээр ярьцдаг. Тийм болохоор нөгөө одоо хэл сурахын тулд хүмүүс чинь одоо жоохон practice хэрэгтэй болдсон шүү дээ. Ингээд би тэгээд амьдрахад маш их өртөг багтаа газар байхгүй юу те. Өөр газруудтай харьцуулахад.
Тийм учраас хүмүүс тэнд очиж одоо IT сурах ч юм уу, хэл сурах ч юм уу тиймэрхүү юм байдаг. Би яг хуу англи хэл сурах гал очиж ирсэн тэр үед тэгэл. Тэгээ тэр нэг 7 сар амьдэрчээ. Тэгээд ийшээ ирж ирсэн. Маа нэг найз байдаг л да энэ тэгт бас яг IT-гаар сурж исэн юм шиг байгаа. Тэгээ нэг юу яжсан нэг тэр юуг нь банкын хакердаад тэгээд Монгол руу зогсож исэн юм билээ. Тэгээд яг энэ ч бас нэг амар юм нууцлалтай. Та нар хинч дийлэрээ. Тэгээ YouTube дээр юм бас байгаа. Нууцаар те. Тэгээ өгшөө. Нөөтг чи юу болж байна? Тэгээ тийм хакер сонирхож ирсэн нь ер нь хакингийн төрлийн юм. Хакингийн төрлийн юм зүгээр сонирхож ирсэн үхээс өөрөө бол хийж байгаагүй. Тэгээ тэр бол тэднэр чинь өстөл нөр компьютерийн урд нөгөө өдөр шөнөгүй суугаад ингээд код хичээл ингээд янз янзын юм ингээд нөгөө хард дэлгэцэн дээр ногоон тоонууд гүгэлээд шнэ матрикс шиг тиймэрхүү хүмүүс тиймэрхүү юм хийгээд байт юм. Би болохоор яг сүүлд зүгээр одоо мэрэгжил талаасаа гэж орсон болохоор тиймэрхүү юмнуудыг бол ер нь багаасаа нэг 8 9 дэгөөс компьютер дээр амар ингээл тиймэрхүү юм идэг хүүхдүүд байдэн шүү дээ. Тийм л болд юм бэлээ явсаар байгаа. Тэг яг нэг чааг яг ингээ харахаар яг ингээд угаасаа яг нэг юм компьютер дээр суудаг гэмээр л харагдаж байна л та. Ер нь бол тийм шүү дээ. Компьютер дээр яг нэг юм IT-ийн гарууд яг нэг юм шилтэй яг нэг чамархуу гарууд яг нэг кинон дээр гарч идэг тийм. Одоо яг тийм байгаа даа. Тэг залуугийнхэн тэр залууч байгаа. Тэг тинейжер үеийн зургийг харж амар хипхоп том юм би тэ. Тий. Би ч 10 жилд байхдаа амар хипхоп чинь яг мандаж илээ. Тэгэхээр нэг өргөө өмдөмсөөл явж Гэхдээ бүгд л барыг тийм хипхоп байсан тэ. Тэр нь бол 10 жил анги болох нь тиймэрхүү байсан шүү дээ. Тий. Хидооныхан болоо гэж бодлоо хэсэг. Хидооныхан нэрээ. Би 94 оных шүү дээ одоо. Тий. Гайхлаа нэг тэгтээ бас яг нэг 10 жилтэй байхад хипхопыг мандчихлаа тий. Яг нэг тэр чинь тэгээд одоо 2000 ахнар шиг тий яг Тууих шиг. Тууих. За алтан үеийнхэнд мэд шүү яварч байсан гэдэг шиг те. Алтан үеийнхээ ахнарт мэд аа те. Тий. Танай IT-ийн алтан үеийнхэн ямар хүмүүс байна? Одоо IT-ийн алтан үеийнхэн гэхэрч тэгэл янз янз хүмүүс шүү дээ. Одоо хингээ түн байна. Elon Musk гэдэг хүн байна шүү дээ. Elon Musk-ыг бол бүгд шүтдэг л үүдээ одоо тий. Тэр нь бол тэгэл энэ үеийн нэг суутан л хүн болж таарлаа шүү дээ. Тий. Тэгээд тэгэл хин байна. Одоо Microsoft-ийн CEO Сатья Наделла гэх нэг залуу үү, энтгэг залуу. Тий. Би ер нь бол нэг тиймэрхүү хүмүүст дуртай. Тий. Энэ төвүүд бас амар хүчрхэг болсон те ер нь яг энэ салбарт. Тий ер нь бол тий би бас лэр ярьж ирсэн ч нэг Америкт дундаж одоо гэр бүлийн орлогоор ингээд жигсаагаад үтсэн байгаа байхгүй юу. Одоо үндэстнээр нь те. Тэгэхээр хамгийн их нь энтгэг $120,000 ч үлээ тэгж гарч ирсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь доошоо ингэж явшаад white гэ цагаан арснууд гэж $63,000 барыг тал нь байгаа байхгүй те. Тэгээд тэрнээс харахад л үнэхээр энтгэх хүмүүс бол үнэхээр Америкт гэлтгээр нь бол тэгэл Тэгээс олуулаа тий. Тий олуулаа тэгэл хүчрэхчээл гэж хараад байгаа шүү дээ. Яа тэгээд тэд нар чинь бас тэгэл энтгэх чинь бас юм дулаан орно шүү дээ. Ер нь бол тий. Тэгэл одоо яг тэр одоо тийм олуулаа болсны нууц нэг тэндэл байгаа хэ. Дулаахан ороо тэгэд нэг хийх юм байхгүй тий. Тэгээд тэндээс гэгэрэл мэгэрэл үүссэн байж байдаг тий бас бутаа модаа тий. Ер нь бол ингээд тэнд зүгээр хийх юм үнэхээр байхгүй тий ингээд за бүр ингээд гэгэрч мэгэртлээ хийх юм. Юу ч бодохгүй байж гэгэрх ёстой байдаг тохиолж нээжмээсэн тэгвэл юу ч бодохгүй хэдлээ үүдсэн тий. Тэг бүр хамгийн сонирхолтой тий ингээд зөвөр хоосны онол гэж байд нэг бодлоос тий тэндээс нэг одоос тэр нэг бодтын янз бүрийн одоо орсгод чиглэлүүдээс ингээд салаасан ингээд одоо тийм шашин гуудын нэг цаад
мөн чанар те. Аа. Тэг яг тэр чинь ингээд шинж чанар мөн чанар гээд тэг мөнж чанар гэж ярьдагнаас. Тэр тийм байд юм байл л дээ мөн чанар шинж чанар гээд. Тэр нэг Тэгээс энэ ч бас айгүй юм гүнзгий сэдвэлтэй бас яг гэтээ шашнууд ингээд юу яцсан бас ингээд нөгөө орон оронд өөр өөрсдийнхөө жоох ингээд өөрчлөлт ингээд явцсан. Одоо энэ гэхдээ буддаа шиндүү дэлгэцтэй чи. тэг бүгдэнд нь нэг юм ижил төстэй чанар байд юм билээ. Тий. Тий. Гэтээ үндсэн юм санаа нь бол байгаа. Гэтээ яг нөгөө бурхны шүтэнүүд нь харангууд монголчуудын нэг юм амар мангас зангас би хараад айдэрч заримдаа харууд нэг хараачих гэж байгаа шүү. Яриаш тийм чарш шүү. Гэтээ нэг юм эвгүй нэг юм те нэргч гэж байгаа юм шиг нэг тийм амар тогшин зурдаг. Тэгээд шарын шашин гэдэг буддыг Цам тий цам. Тэр тэгтээ яг буддизмаас бас арай өөр төрлийн шашин гэж би ойлгоод байдаг шүү дээ. Одоо Монгол гэдэг буддизм тийм бохоо. Нөгөө төвдийн олон нөгөө нэг урсгалуудас байдаг. Тэгээд Тийм тэрийг бол тэгээд дотроо дахиад айгүй олон цадарт юм тэгээ шүү. үнэхээр яг бүр нарийн сайн бол мэдэхгүй байна. Тэгээд бас ярихаасаа имижийн тий. Тийм тэгээ үзэгчд маань өөрсдөө Google ороод үзчих бах. Тий. За тэр ч яг хаа хэдүүлээ одоо ярианыхаа сэдвийг жоохон өөр юм руу оруулъя гэж бодож जैन. Тэгээд одоо сүүлд гарсан хэдүүлээ нэг сүүлд гарсан дуунуудын талаар ярьдаг болъё гэд түрүүн ярьжсэн шүү дээ. Тэгээ сүүлд Милан Монголоос ямар гоё дуу сонсов. Сүүлд ганц л дуу таалаглаад. За ямар дуу таалаглаа. Тэр нөгөө 168 292 Butterfly нөх хөнгөн гэдэг дуу шүү дээ. Тэр дуу айгүй гоё сонсон. 168 дээр 290-ыг нэмэхээр хийдэх хөө. Мэдгүй. Тий яаж мэдгээд. Тэнцүү Butterfly 15. Тэнцүү Butterfly. Газ бодож байна. Би яг Аз биш юм байна. Тэгж. Та хоёрыг Аз юм байна. Тэгж өдрөөд. Мэн хагас. Тэг ингээд өөр цус тэр гэж. хүн яг тэгээд идэхтэй ингээд тоо харангуут хооронд нь нэмээд янз бүрийн ингээ хариу гаргаж тэнцүүлж мэдүүлэх гээд идэхтэй ядраатай. Тэр дуу бол ихтэй гоё болсон байлээ. Тэр дуу гоё болсон. Клип вижюал бас айгүй гоё байл. Тэгээд би яг машин дээр сонссон аах. Тэгэл яг бүгд чангалж үзээл. Тэгэл яг хөгжим наан цаанд ингээл аюу сөн дуурал яг нэг мандаа ертөнцид орсон юм шиг нэг. Тэгээ яг клиптэй дараа нь ингээ үзсэн чинь бүр гоё болоо. Тэгээд зүгээр л яг хөдөө ингээ алхацсан юм юу байгаа байхгүй. Гэтэ яг тэр гоё өнгө өгөөд камерын одоо юу гэдэг линзүүдээр ч юм уу тийм эффектүүд гоё одоо өгөөд айгүй гоё одоо юу гэдэг бүтээл болсон. Тэр видеог бол үнэхээр яг видео арт болсон байлээ те. Урлаг болсон байлээ. Тийм тэр дуу бол өөрийн гэсэн юм сүнстэй дуу юм бэлээ те. Тэгээд тэр дуу бол 168 бас өөрөө айгүй тэн дээр гоё бүжиглээд айгүй сонио өрмөц итгэж бүжиглэж байгаа хэрэг. Яг юм хайр гаргаас ирсэн юм шиг те. Хуруу гараа ингээд те. Тэгэхээр яг тэгэнгუთ тэр дүрсэн дээр бас яг юм өөр гариг дээр явж байгаа юм шиг мэдрэмж өгөхөр те яг тэр алхаж малхаж байгааг нь холоос харуулсан хэсэг мэсг нь яг гоё шасан. Өөр гаригийнх юм шүү те. Тэгээ яг тэдний гаригийнх нь дандаа тоон нэртэй байдаг те. Тэгээ 168 292 өдчихдээ те. Өгний хувьд л богинох юм байл. Угаасаа богинохтой байсан шүү дээ. Тэгээл яг нэг баадаг тахилтаа явж байгаа л дуусчлаа. Гэхдээ бол сонин хөхтөөс сонинд бол тэр үстэй супер дуу лээ ер нь яг сүүлийн үед гарсан дуунаас те. Тийжэд сүүлийн үед сонссон гоё дуу юу вэ? Тэгээ Монгол ер нь тэгэл монголчуудаа л яриа те. Монгол дуу сүүлд сонссон дуу чи юу лээ? Тэг саяын дууг сая Миланд нэг сонсуулж өстэй гоё явж байна. Тэ сүүлийн үед тэр хин гээд OG Mob гээд одоо хамтлаг юм уу да те. Тэрийг аяг их сонсч үзсэн. Тэр хоёр бас хоёулаа юм хэдүүлээ. Тэр бас саятайхаа явж амар олуулаа юм шиг л те. Тий яг хэдүүлээ мэдгүй. Ер нь бол яг л hardcore gangster rap яваал л тэнд. Бидний клипийн бас яг тэр мөнх тулга гэж залуу байсан юм л шүү дээ. Тий. Ер нь бол гоё. Тэр залуу ер нь хипхоп клипийг базчлаа те. Тий. Яг нэг шиг яг ингээд хэдүүлээс яг ярьсан дээ нөө нэг альва яг нөө нэг одоо урлагийг яг видео продакшн авч явдаг гэж те яг видео продакшн зогсох юм бол тэгэл ер нь бүхэн бараг зогсож байдаг те. Видеог бол тэгэл зүтгүүлж байгаа юм байлээ. Мөнх тулга залуу бол те. Ер нь гэхдээ Монголд бол видеонор чанар бол айгүй гоё болсон санагдсан. Сүүлийн энд бол ихмээ зүтгүүлж байгаа.
Ихмээ. Анар бас байна. Тэн зүтгэж ийн. Тэ. Билийн сүлд сонсон гоё дөө юу вэ? За яг өнөөдрийн хувьд бол саяны дууг л ер нь меншнт чи дөө. Миний хувьд бол тийм л байна. Сүүлийн яг сэтгэл хөдлөлт яг сонссон дуу гэвэл надад бол ялчгүй. Тийм тэр дуу л байла. Тийм тэрнээс илүү яг бүр амар сэтгэлд хүрсэн дуу бол сайн толгойд боохгүй л. Яг хөө гэхдээ тэр Сантин дуу бол тийм гоё байсан. Гэтэ тэрийг би саяхан биш нилээн дээх нь мензатай явж байгаа сонссон болохоор нөгөө нэг саяхны мэдрэмж бас биш болоод байна л да. Надад бол яг шинэ би сая сонсоод шинэ мэдрэмж авч байгаа байхгүй тий. Харин тийм би харин нэг зарим доонуудыг наан ингээ сонсчихгоо дараа нь гарч ирэнгууд яг нэг нааш тийм дуу байдий. Сонсоос яхаа. Төрүүлээ өөдөж мэдсэн үү. Тийм. Яталчгүй тэрэн дээр бол би гэхдээ Баатрийг дахин меншинд сүүлийн үед яасан ч их меншинд чинь тий. Манай хүн бол гэхдээ яг хөгжмийн продюсингийг хийгээд өөрөө бас дуулсан баг шиг байсан. Тэгээд амин сүнсийг бол гой гаргасан байлээ. Гэтэ цаа хэд чинь ч өөрсдөө бас нэг видеонд ирдэг ярьсан байсан шүү дээ. Энэ дуу бол ер нь ингээд бас өөр төвшөнд бид нар шаалаа малаа гэх нэг хин хоёр яриадсэн шүү дээ 168 тэр хоёр. Тэ яг тэр үгэн ч гэсэн тийм бардам хэлэхээс ч аргагүй бас бүтсэн дүрстэйч. Тэгээ production ер нь концепт нь гоё л болсон байлээ. Тийм бэл. Бас мөхтүүлэг байсан байсан уу? Тий. Тийм бэл. За ялчгүй бадж байгаа юм бэлээ. Гэтэ яг зөвхөн хипхопч гэлтгүү тэр нөгөө нэг Wasabi-ийн бас клип хийсэн байсан. Ер нь л мьюзик видеонууд, клипнүүдийг базаад байгаа юм шүү заа чинь. Бүх жанрт нь тий. За Мензад өөр сонссон доо. Гоё доо. Ойр сонсон Монгол дуу. Гоё дуу, Монгол дуу. За очоор. Тэ бодож мата тэ. Ойрд чинь юу байлаа? Мензагаас л гоё гарч магадгүй. Хүмүүс их дуу муугаа явуулт юм л Мензаар. Монгол дуу. Гэтэ нэр бүр зааж байгаараа юу ч орж ирэхгүй байх гэдэг л доо. Тэгээ ер нь зүгээр юу ч орж ирэхгүй юм байна өө. Яг энэ асуултыг нэглэсэн ингээ 3 хүн тойроод хариулаад ирж байгаа тэр ордор бодож байгаа гэсэн. Тий. Угаасаа тэр хөнгөнийг л угаасаа тэр дуу бол угаасаа мундаг болсон байлээ. Тэгээд сэтгүүлээрээ тий бас 168 гаригийнхаа тий тоон гаригийнхан тий манай студичээс 700 баахан тоонод болцсон байна тийм ээ. Ер нь тренд энэ нэг юм эн чинь нэг юм баг юм шин үе эхлээд байгаа юм шүү тий. Хүмүүс одоо ингэ зүгээр тоогоор харьцдаг. Харин ямар сэнда би чигээд чи 4-20 гэдэг рэпер болооч гэдэг саналт байсан шүү дээ. Дөрөв 20. Шот дүү мөтө болч дүүгээ 711 мэг амар нэрлсэн билээ. 711 тэ. За ямар ч гэсэн тэгвэл Монгол сүүлийн үед тэгэхээр сүүлийн үед яг гарсан дуунууд бол ер нь гэхдээ гоё болцсон байлээ. Ер нь тэ видео медиа ер нь Монголын видео. Тэгээд сая play time болж өнгөрлөө. Тэр нэг жоохон сүүлийн үед нэг санагдсан нэг юм Орс нэг vibe-тай дуунууд их гараад байгаа санагдсан нэг юм Gangbang өөр чинь бас ер нь тэгээд нэг жоохон тэр дуу чинь гэхдээ юу юм л шүү дээ. Хөгжим тэр дахилт махилт нэг дууг дөөрөөд хийсэн юм л шүү дээ. харин тийм гэсэн тийм гэсэн гэж хэлээ. Гэхдээ би яг тэр дууг сансург явж байгаад нэг сонссон шүү дээ. Ойлоо нэг машин дээр YouTube playlist дээр тийм нэг Орс хэл фейлдсэн байгаад байдаг. Харин тийм ер нь их Гэтэ яг нөгөө нэг юу л таахаа би яг зөвхөн тэр дууг хэлээгөө л гэтэ ерөнхийдөө нэг юм Орс vibe-тай дуунууд яваад байгаа юм шиг нэг юм санагдаад. Хятад vibe ягаад ч юм орж ирдэг те хаяа нэг тийм шүү дээ. Одоо жишээлбэл No Name нэг дуу амар хэлдэг тийм. Тэгсэн чинь хятад дуу байсан биз. Нэрээ тийм шүү. Нэрээ нэг хэсэг амар хятад vibe явсан шүү дээ. Тий солонгос дуу бас байдаг те. Ер нь манайхан ер нь энэ тэндээс бас хуулахаа болоо. Тэгээ манайх гэдэг яг Төв Аз маз гэдгээрээ тэгдэг юм байлээ одоо. Ингээд Төв Азийн соёл байгаад байдаг. Тэгсэн нэг Орос culture байдаг. Тэгснэ солонгос кино мэн үзсэн. Тэгснэ American кино үзсэн нэг юм амар олон culture-ыг өөртөө амар наадын санагдаад байдаг ш бид нар ер нь хараад байгаа юм. Монголчууд те яг те. Монголчууд яг нэг тийм
Тэг сенжил байгаа. Зүгээр л юм нүүдэлчин болохоор бүр оюун санаа ч гэсэн нүүдэлч идэгтэй зүгээр оюун санаагаараа Америкт явж идэг те зүгээр те Монголд байгаа хүн зүгээр л what the fuck те тэгж уулга алдчих штэ. Юу гэсэн ч үгүй. Монголд байгаа хүн зүгээр тархин те зүгээр боош юм бай. Те Оросд явж идэг нас те. Тэхэх угаас тэгээд янз бүрийн юмыг айгу хурдан сурчтай мөлий. Гэтэ би нэг юм сүүлд ингээд сонссон чинь ингэжлээ. Одоо ингээд хүний ингээд хэлж байгаа одоо үгнээс хүн өөрөө ингээд бас сонсоод тэнд ингээд үг тэр хэрглэж байгаа үг байхад тэр үгийг хэргэлдэг тэр сэтгэхүй тэр цаана ажилт юм байна л да. Тэгээ эднэр нь ингээд холилдоод ирэхээр яг одоо юу гэдэг чи тэр үгийг монголоор хэлж мэдэхгүй байх гэдэг чинь одоо монголоор хэлэхдээ ч үлээ зөв яг чи өөрийнхөө хэлээр хэлэхэд чамд эвгүй байвал чиний тарих ингээ айл хэдийн ингээд одоо сэтгэхүй чинь ингээд торлогдоод одоо юу гэдэг тэр ингээд жоохон одоо тэр хэлээрээ сэтгэх чадвар нь айгүй багассан байдаг гэж байгаа байхгүй. Тэр нь бүр ингээд тархины сэтгэх чадамжинд нөлөөлдөг гэж байгаа юм бүр. Тэгээ явсаар хагаад одоо юу гэдэг одоо альч яг хэлээр ингээ ярьдаггүй те тэгсэр нээсээ юм холимог төсөөлөлтэй те одоо ингээд тийм хүн чи өөрийгөө бас одоо хүнд 100% ойлгуулахад бас хэцүү байд юм байна л да. Тэгэл одоо юу гэдэг одоо нөгөө ярилцж байгаа хүн за одоо энэ хүний л ертөнц юм байлгүй дээ гэд зарим зүйлсийг ойлгохгүй орхидог ч юм уу те магадгүй. Тэгээ ер нь бол тийм хэл хольж ярих бол яваандаа яг юм тархинд бол айгу муу гэж хэлээ ер нь бол. Хоёр өөр мэдээллийг хольж дуудах. Тий, зүгээр яг одоо яг тэр нэг хэлээрээ яриул 100% яг тэрнгээрээ бүтэн өгүүлбэрөө хэлэх юм уу одоо тэр утга саагаа яг 100% тэрнгээрээ л хэлэх. А тэгэхгүй ингээд 2 3 хэл ингээл холиод нэг өгүүлбэр бүтээд ийн гэдэг бол тэр хүний тарих одоо алдаатай ажиллаж гин яваандаа тэр хүний тархинд айгу муу гэсэн тийм юм сонссон тий. Тийм бэлээ. Гэхдээ нэг өвдөд идэв шүү дээ. Амар өвддөг гэсэн ирээдүйд. Тий. Гэтэ яг заримдаа яг тэгдэж шүү дээ. Ингээ англиар амар удаан яриад тахлаар ингээ толгойг ядраад идэв шүү дээ. Нэг бүр дахиж ярмааргүй санагдаад. Тэгээ сүүлдээ монголоор ярингууд хурсаал ингээ респонс яалтчгүй нөгөө монголоор ярихад зүгээр булчингийн рефлексээр яриад англиар ярихад яг ажиллаж яриад байгаа учраас тэрх амар ачаалаад ядардаг баг л та. Ер нь тиймэрхүү юмнууд бас анзаарах. Заримдаа бас монгол хэлэн дээр үг олж малтахгүй. Тэгээ яг хоёр хэл ингээ ашиглаад тахлаар жоохон аяг түүхтэй байдаг шүү дээ. Нөгөө хэрэглэхгүй утсан монгол үгийг бас за зүүлээ хайж магаа л тий. Тийм тохиолдол байдаг тий. Зөндөө байгаа гинэ. Гэхдээ тэгээ одоо бидний хувьд одоо жишээлхэд гадаад амьдарч байгаа манусын хувьд одоо жишээлхэд яах вэ? Өдөр тутам яалтчгүй л холихоос өөр аргагүй болоод шүү дээ. Тэгээ гадаад хүмүүст харилцсан, монгол хүмүүст харилцсан. Тэгэл хүссэн үсийг хоорондоо ярихдаа ч хольж ирдэг болох гээд. Би уг нь хольж ирэхгүй нь бас амар яг хичээдэг хөхгүй. Гэтэ ингээл яалтчгүй л ингээл явж итэл гулгаал ороод ирж байгаа юм чинь яалтчгүй. Тэгэхээр л яг одоо юу гэдэг одоо тэгэхээр хүн чинь яг юм эх орондоо амьдрах нь илүү тог тухтай байгаад байгаа байхгүй. Ер нь бол ямар ч хүмүүсийн хувьд яг төрсэн газараа те яг тэгээд одоо улс төрлөө ярихаас өмнө болий. Тэ улс төрлөө бол яг орхын наан амар огцон хооронд авдаг байгаа. Араас нь point бодож ирсэн тэр нэг улс төрийн point байсан. Яг орох гэж идэг нэсэн те. За окей. За тэгээд одоо TG-гэрээ нэг одоо яригдаагүй нэг түүхийг яриулъя гэж бодож байна те. Яригдаагүй түүх гэхээр одоо юу ах вэ? Тэгэл одоо чиний нууц түүх. Тэ. Тийм амар сүртэй те. Ардаа үлээс түүх. Зэвүүн түүх. Тэг яг санал болгох юмнууд гэвэл хүмүүс яг тэгэл хөгжилтэй талаас нь ярьдаг. Эсвэл яг сургамжтай байж болно. Тэгэл ер нь хүмүүст ярьж байгаагүй тэгэл нэг тэг ярьж байгаагүй л юмнаас л ер нь тэгэл ярихыг хүсдэггүй юм аа л ярдөө. Тийм уухай. Ярихыг хүсдэггүй юм аа. За их хүсдэггүй ч шиг. Юу ч ярмаар одоо энэтхэвт байхсан юмас л ганц хэрэг яриулс зүгээр юм болов. Тэг яг тэнд амьдарч яхад би болохоор өөрөө энэ бол яг одоо хүн болно гэдэг шүү дээ. Жохоо хүүхэд байж байгаа тийш очиж. Тэгээд яг одоо тэнд очиод юм сурсан болов уу гэж ойлгохтой. Ягаад тэгэхээр нэгт
Энэтхэг гэдэг айгуу тэр ядуу те ядуус ихтэй тийм газар очиж байгаа. Тэгээд хоёрт тэр халуун газар яг анх удаа Монголоос явж үзэж байгаа. Бараг Улаанбаатараас нэг гардггүй байсан те. Тэгж байгаа энэтхэгт очиход тэгээд тэр халуун газар өөр хүмүүстэй хилхүү очиж байгаа байхгүй те. Тэгэл тэр хүмүүсийн дунд ороод тэгэл соёлоос нь суралцаал те. Хамт хийх юм хийгээл хэцүү дээ хэцүү. Тиймэрхүүнүүдийг хараа явах те. Тэнд л ер нь бол гой юм ойлгосон гэж боддоо шүү дээ. Яаж ер нь бол одоо юу юм да нэг түүх гэх юм бол хамт амьдарч ийсэн одоо нэг roommate гэдэг одоо нэг өрөөнд дотор сургамжит түүх тий. Тэ нэг тий сургамжит өгүүлэг тий яг өгүүлэг явлаа. Тий яг тэр үед болохоор юу байсан л да би roommate ямар хүн гэдгийг мэдэхгүй. Тэгээ очиод шүн очиж байгаа юм чинь. Шүн 2 болж илүү. Тэгээ нөгөө Мумбай гэдэг хотын онгоцны буудлаас миний байгаа газар руу бараг л цаг 10 20 30 минут явдаг. Тэгээд дундуур нь явах үед чинь би анх удаа энэтхэгт ирсэн. Тэгээд амар газруудаар явж байгаа юм чинь гэл годомжинд хүн мөн унтцсан. Тэгээд нөгөө амар trashy гэл ядуусын оролт дундуур нь явахар чи айж байгаа юм чинь тэр үед. Тэгэл очиод ингээл дээшээ өрөөлөөгөө ороод хаалхын төгссөн чинь ингээд амар урт сахалтай нөгөө лалын шашинтай л нэг хүн байсан л дээ тэр. Тэгээ нэг муслим залуу байсан. Тэгээд тэр үед чи яг миний одоо тэр тиймэрхүү одоо царайтай хүмүүсийг тархинд одоо хүлээж авч байгаа юм нөгөө мэдээнээс л нөгөө дайн байлдаантай л юмнууд яваад байгаа шүү дээ. Тэнгүүд мэн чинь бүр амар айчихгүй юу. За энэ одоо энэ нөхөрт бодоо болох нь өнөөдөр яана бараг л одоо энэ сүүлийн өдөр болох нөгөө бодож бодоод тэгээ унтахтаа хүртэл ингээд урталтаа юм уу паспорт тэрвэрэд унтсан тий. Тэгэл маргааш нь босч ирэл залуутай ингээд юм яриад эхлэхэд ер нь бол айгуу nice те бараг амьдралтаа болж исэн хамгийн гоё аштай цэвэрчтэй тийм нинжин сэтгэлтэй тийм хүн болж таардаг нас. Тэгэл тэрний дараа ер нь бол хүмүүсийг одоо ялангуяа одоо зурагтаар гарч байгаагаар нь ч юм уу эсвэл ер нь бол хүмүүсийг өөр талаас нь бас харахыг хичээдэг болсон тий. Тэгээд одоо Америкт ирэхэд ч гэсэн ингээд өөр улсын хүмүүстэй ингээд ярилцахад тэдрээс бас суралцах ч юм уу тий. Өөрөөр соёл иргэншлийн нэг бидний арай өөрөөр хардаг талаас нь харавч марах бас сонирхолтой санагдаад байд тий. Нэг яг наадах хэлсэн чинь нэг Мексик улс ингээд бидний төсөөллөөр те яг зүгээр ингээд зүгээр л амар те Мексикийн дэр нэг мемэ байсан яг тэр чинь гэхдээ яг Америк кинонууд л л гэдэг юм байна. Америк кинон дээр яг Мексикийг харуулахдаа дандаа амар юм одоо ийм ядуусын хороолол тэгэл хар тамхины тийм шаранг өгч чинь зөвхий шаранг өгч чинь яг тэгэл тэр дээрэм одоо хамаг л муу мухайг нь харуулж яадаг те. Тэнгүүт яг үнэндээ бүр амар гоё хотуудыг нэстэй хэмжээнд амар аюултай юм шиг энэ гэдэг. Манай одоо энэ гэр бүлийнхаа айлж майлахад аягүй гоё байсан гэж ярьчихсан. Тэгээд яг нэг Европ кино олчингууд нэг юм цагаан цайвар мавир өгч тийм бил. Тэгээд зураг авалтууд дандаа Америкт хийчдэг. Тэгээд өнгийн жоо өөрсдөө өөр орн болгочдөг тийм технологи байт юм бил. Бүр тий. Тэгээд Мексик бол яалчгүй нэг юм шар зэвхий нэг шүү дээ. Тийм тий. Тэгээд очихоор би тэгээ бодоод яг Мексик чигээр нэг шарал харагдах байх. Бараг тэгж төсөөлөө. Бараг тэгж бодож байдаг шүү. Тухайн кино сүний толгойн амар нөлөөлж байгаа шүү тэгэхээр. Гэтээс тухайн газрын яг нэг юм өнгө үйдэгтэй тэр уур амьсгал тий. Ялчгүй камерны өнгнөөс гадна. Гэтээ сайн камер бол ямар ч газрын уур амьсгалыг бол өөрчлөх байх л та дараа нь өнгө мөнгөний тавиал тий. Энэ тэгэл яг нэг түүхий дүрсэн авахтай ямар гэрэлт яаж авснаа шилтгаалал дараа нь ямар өнгө хөрөх боломж нь өөр бол авчдаг юм шүү дээ. Миний ойлголтоор бол тий. Монголд кино зураг авахд ондоо камер хэрэглэдэг гэсэн юм бол сонсож байсан. Та нар сонсож байсан уу? Өндөрлөг газар байдаг болохоор ч гинөө тэгээд яг ингээд нөгөө гэрэл мэрэл зүгээр ер нь тийм бол сонссонтой. Гэхдээ манайхан бол яг зориулж тэгж өөр камер мемрийг авд юм уу? Үгүй баха. Зүгээр л яг л адилхан маркетинг камерууд хэрэглэдэг үстэй. Тэ ер нь нийтлэг интернетээр одоо юу гэх юм. Сүүлд бол яг киноч гэх юм бол нөгөө нэг рединг камерануудыг л амар их ашиглаад шүү дээ. Сүүлд яг Монгол телевиз болохоор RX л юу лээ. Нэг нэлээд үнэтэй камератай гэж сонсч ирсэн. Тэгээ ховж болцсон шүү дээ.
Ийм л камер хэрэгэлдэм байлээ. Тийм л юм байна гэж үгээ. Өөрсдөө Instagram дээр угаасаа тавиадсан юм чинь тий. Одоо тий камера тавиадсан. Тэгээд тэр арай чинь бол айгүй үнэтэй юм байлээ. Тэр яг дэлгүүрт нь яг явж байгаагаа харуулчихсан шүү дээ. Тэр бол өстой Толгоос гисрээ шүү. зөв толгоос Ер нь хэдийн үнэтэй камер ах шүү байсан. өө тамтаггүй. Тэрийг дараа чи интернетээр өөрөө судлаад үзээрэй. За Би тэр тоог нь бол хэлж чадахгүй наа тий. Тоон гаргийнх нь л мэдж байгаа баха. Тий. Тэр хүн 161 мэдүүлээ гэж. За. Бас гоё яриа болж байна. Тэгэд одоо ер нь хэр удаан болж байгаа ер нь? Чи бол одоо цаг шиг. Болцсон юм шүү. Ер нь төгсгөл хийчихв тэгвэл. За. Тэгэд угаасаа нэг олон үгээр яах вэ? Тий. Энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлөх гэж байна. Тэгээд одоо хэлж амжаагүй үгсээ хэлцгээ. Тий. Хэлж амжаагүй үгсээ хэллээрээ. Тэгээ хойноос нь төрийн дуулалтай. Тог мог унжицсан дээрээс Хүчтэйд бас нэг юм яваадсан тий. Бородолтой ингээ бариа шидсэн нэг зураг яваадсан тий нэг Монгол нэр дэвшигч юм уу юу гэсэн тий. Гэхдээ тэр тэгээд юун дээр яг тавьд юм бэ? Зүрхэн дээр тавьд юм уу те? Мэдгүй Зүрхэн дээр гараа тавьд юм уу те? элэг зүрхнээс уяатай гэж дуулдаг да. Нэг элэг зүрхнээс уйдаг снадон дээр чинь амар дуулдаг. Хаалун эл гэдэг дээр яг бүгд орж ирдэг тийм. Яг нэг найр бөөнөр юу. Ээлгэн шүүдээ тий. Халуун ээлгэн нутаг минь үү зэг тий. Тэс яг хоо. Гэтэ тэр дуу муу бас ингээд сонсохоор бас сонирн болдог болцсон бэлээ. Яг нэг жоох нэг тиймэрхүү дуу муу сонсонгот ингээд жоохон бодол болж малаа тий. Шүүш наадуугаа солилтоо. Тий. Тэгэж игээ тий. Тэгдэг юм лээ. Үгүй шүү дээ. Гайгүй Гэтэ ер нь гайгүй. одоо ер нь сүүлийн багтаа сонсдоргүй байсан тонууд одоо амар сонсож эхлэв ойлгож эхлэв байгаа. Амар сайн. Тэгээ жоохон мейнстрим хөгжин сонсохгүй жоохон хууч тийм сонсоод байгаа сүүлийн. Бас юм хуучны дуунуудын бас үг аюу гоё юм те ер нь Амьдрал айгу наалцтайсэн. те яг тэд дээрс нь яг ийм яг монгол хэлээр ийм алдаагүй сул үггүй тийм шүлэг үг одоо өгүүлбэрүүд хүний тарих руу бол зүгээр ингээл мах цус руу шингээл орд юм бэл. Тэгэхгүй ингээл бас тэгээд гээл ах тусам тэр ярианы хүч суларч идэг те. Тэг яг тэрэн шиг одооны дуунууд бас сул үг их ашигладаг болсны шинжүүдээ. Тэгээд одоо дээр үеийн дуунууд их гоё санагдаад байх болсон. Тэгээд одоо үеийнхээ уучлаарай. Тийм амар тий бодлоо. Гэтэ дээр үеийн дуунууд гоё байлаа шүү дээ тий. Ер нь чи яг нэг Улаанбаатарын үд шүлөө биш ээ. Агаар. Улаанбаатарын агаар тий. Тий. Бадрууган тий. Тэр чинь дуртай дуу юу? Тий. Тэр бас өөр тэгэл соёл эрдэн тэгэл Сарантын бүр дээр үеийн тэнгуж гарч ирсэн өөрийнх нь дуунууд мөнүүд ч юм уу. Тий. Тэгэл амар сонин дуунууд яг аль болох жоохон тэг хуучны хамгийн гол нь гоё аялалгаатай байх сонсоход айгүй амар идэх чихэн. Нас суугаа юу даа миний өгш. Тэгээ юу та хөөш. За. Тэгээд ингээд энэ дугаараа юу ч өндөрлөе. Тэгээд дараагийн дугаарууд дээр удахгүй уулзъя. Мань хэд тэгээд ямар ч гэсэн одоо хурдлаа гээл байгаа. Тэг яриалал хилээлээ. Тэг тийчээд үргэлжлүүлээд тэгээд хэлж амжаагүй үгсээ хэлж амжаагүй үгсөө нөө. Өөрийнхөө талаар үзэгчтэй тий. Үзэгчтэй хандаад одоо. За тэгээд 7.10 студ 7.11 хэсэг болж байгаа да. Тэр баяртай байгаа.
догтлж байгаа ирээдүйд юу болох тухай те гой юм хийн гэсэн санаанууд байгаа. Тэгээд яа that's it. Тавтай морил. Тий. За тэгээд Sorry. Тэгснэ тэ орой яах юм? За одоо яах вэ? welcome party хийх юм. Тийм амиртэй. За тэгтээ нэг жижигхэн хөвгөлтэй юм яриад дуусгая. Нэг манчино Оклендд амьдарч байхад нэг хамт байсан манай Джефф гээд найз зурлын хамтлагийн тэр тэгжсэн монголчууд нэг бас нэг Америк найзтай тайлбарлаж ярьж байгаа байхгүй. За. Монголчууд амар сонин хүмүүс гэж байхгүй. Яасан гэсэн чи. Тэд нэр ингээ ярихдаа дуунууд моонууд тэр мэр энэ мэн гэж ингэж ярьдаг гэсэн чинь нөгөөх нь ваа гэ гайхаад яаж ярьдаг гэсэн чинь тэгээд нөгөө нэг Америк хүндээ тайлбарлаж өгч идэг нэс тэ энэ мэн гэл тэ. Тийм тэгж ярьд юм билээ. Монголчууд ганцхан гэхдээ бас тэгж ярьдаг хүмүүс бас биш л юм шиг байлээ. Хэл болгоно нэг тийм сонирхолтой юм бас байд юм билээ тэ. Тэгээд Америк хэлний нэг тийм сонирхолтой юм нь юу гэдэг лээ. За тэгээд тэрийг олоорой гэж хэлээд энэ нэвтрүүлгээ дуусгая. Тийм амар хэлээд. Юу ч ярьж үг те. Юу ч ярьж үг гэдэг шиг те. Энэ мэн тэр мэр. Гэтэ тэгээд баярлаа. Майдыг бас дагаараа тэгээд YouTube дээр те. Гайхашаа те ингээ байж байгаа юм те. Шууд ингээ катлчаараа анараа те. Дараа нь катлаараа энийг те. Гэтэ жоохон байж жоохон банцсандаа жоохон байчаа те. Өшөө дахиад нэг юм ярьч. Над нэг хэлж амжаагүй үг байна те. За дуусгаад байл. За баяртай. Sang guitar, you, doll auto, you, think we sang guitar, you, yeah, think we sang guitar.